За сайн байцгаана үзэгчтэй ингээд үргэлжлүүлээд solo leveling manga. Дунд сургуулийн өрсөлдсөн шат тогтохгүй эхлэх гэж байна. Бүх тамирчид талбай цуглана уу? Химбэ тагараа. Битээ чаа юм байла. Энэ solo leveling manga-наас надад таалагдсан цорын ганц эмэгтэй дүр. Эмэгтэй дүр. Урдчилсан шатны ихний үеэд авсан ч гэсэн ийм үлдээ цааш уралдаж дуусгах чадах болов өөр өрмөр юм аа. Геймплей нөгөө өргөжлүүлэх гээ юу. Үүлтийн багийн тамирчин ахлах сургуулийн хүүхдөө. Геймплей үлдээгээд Google бүтэн жил ганцаараа имчилгээ хийлгэж өнгөрч магадгүй шүү. Тэгэд геймплейсээ эргэж ирэх үед чи 3 дугаар төвчний тамирчин болоод насаараа харамсах юм биш үү? Би зүгээр л мэддэг хүний талаар ярьсан юм аа. Гоё юмртай юм аа. Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ би битээ хөдлөөрэй. Юу? Юу? Чи ганц л амьдран. Харамсах зүйл үгүй. Хүлээгээрэй. Өшгөр хоёлоо өмнө уулзч байлоо. Гүцхээ. Юу? Надтай уралдаа ядаж нэг ялвал би чамд хэлье. Ахаа та ахлах сургуулийн хэсгийх үсттэй. Би таныг орсон бүх уралдаанд нэгт орж явахыг харсан. Тийм үү, тэгвэл би чамд бууж өгсөн гэж ойлголоо. Тэгвэл өрсөлдсөн шатны рекорд, намайг рекордыг эвдгээр надад хэлэх үү? Жаахан багтааш том болсон ч тэр үнэхээр гинцэл болж байна. Тэт чарант. 4 сарын 30. Хэдий би дөнгөж шалгалтаа өгсөн хүн ч гэсэн арай л ингээ уцалж гисэн үү. Ямар байна? Та гайхалтай харагдаж байна хаа та. Гурав, 2, 1 чирүү. Ахаа та яг хартаа нүдтэй юм шиг юм аа. Өнгөрсөн сар шалгалтаа өгсөн бидтэй байр үргээ. Та сонгосон их сургуульд явах гэж байна уу? Оноо сайтаж яагаад тэр сургуульд орох гээд байгаа юм? Бүрэн тэтгэлэгтэй бас гадаад сурах боломж бас нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Тэр чи эмэгтэй хүн юм уу? Харин л дээ. Ахаа та амлалтаа санаж байна уу? Ямар амлалт? Намайг уралдаанд ялахаар бүх зүйлийн хариултыг өгнө гэсэн амлалт. Тийм ээ, санаж байна. Тэгвэл мөрийцгөө хэн тийшээ төрүүлж очихыг үзье. Бүр ингэн байж юу асуух гэсэн юм. Бүхнийг таны заримдаа юу бодож явдаг талаар их сургуульд уулзах гэж байгаа хүн чи эрэгтэй эмэгтэй юу гэдгийг бас бид тэр тэмцээнээс өмнө уулзч байсан хэсэг талаар болж байна. Ахаа та надад сайн бол эндээс битээ хөдлөөрэй. Юу? Ох, манайхаа ялагтлаа. Манайхаа мөрийгөө алдах үе байдаг байхын хаантаа та буруу ийгээд. Хаантаа одоо ч өрөөтэйг өн култэй. Чи уурхаан багийнх уу? Наад чин босс байгаа хотлоо. Тийм байхаа найз. Би бол түүний найз бас Сүнжүү ангуучийг аврахаар ирлээ. Чамд бүгд таалагдж байна уу? Тийм ээ. Бүгд таалагдж байна.
Чи надад ирж уулзна гэж амлаж чадах уу? Тийм ээ. Чамтай их уулзах болно. Би ялсан биз дээ. Цэргүүд бүгд нүдэ. Энэ зургал мургал яа гэдэг юм бэ өө. Сүлт модны доор солонгосчууд нэр романтик юм хийхээр алах юм аа. Утгаар нар романтиклуулах юм аа тий. Өмтөр манга гэлцэн вебтун шүү. Амралтын ертөнц. Сайн уу соёо. Өглөөний мэнд соёо жинжаа. Өглөөний мэнд гэж хэлмээр байгаа сүүдрийн ертөнц төдөрчнө гэж байхгүй. Хай. Хийсэн бистэй өрлөг жинжин бэрүү. За ямар байна да? Хааны хэдэн өдрийн өмсөн хүнтэй яг адилхан өрөм. Үүний чинь чиг яаж хариулах вэ? Хаан шиг болох гэсэн хүслээ чинь би яаж тоохгүй өнгөрөх гэж чамд таалагдсан бол надад хангалттай. Надад маш их таалагдчих байна. Үнэхээр таалагдсан болохоор бүх шид цэргүүтэй ийм өрөм өмсхийг даалгамаар шөөрлөж хинжаа. Энэ орб энийгээ дандаа хатгах ёрон тагин тгээвэр үл зүгээр юм шүү. Гайхалтай санаа байна. Өрлөгөө сахалт одоо энэ та нар үнэхээр шидэд дурдлаач мөнх юм бол тайгаа нээж болно үстэй. Тийм ээ бидэнд татах хааны өгсөн ариун модтой ажиллах боломж гарч байгаад бид баяртай. Өнчөр амьдрал цэцгэлжлээ. Энэ бол амралтын ертөнц. Хязгааргүй өдөн мөн 10 сая гаруй зэрэг байдаг. Учир бүгд нэг нэгнээ дэмжин амьдардаг. Биологийн зэргийн бэлтгэл юм уу? Тоглогчийн төвчлийн хэсэг, чөтгөрийн цайз, тоглогчийн өсөлтийн систем, архитектур, сахалт одоо нарын үйлдвэрийн бус, уурхай, шидийн бэлтгэлийн бус, шоргоолцны колон, ааш борны тулааны бус, амралтын бус, худалдааны бус. За эн чинь бүр амьдрал цэцгэлүүлсэн юм байна уу? Цэргүүд хааны оюун ухаантай гүн холбогдсон байдаг. Тиймээс хаан хүчрэг болгоцсон цэргүүд хааны бодлыг дуурайж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ус таглаас өөр золбостгүй байсан цэргүүд хүндлэг байдлыг сурч байгаа. Хүн төрлөختний олон сэтгэл хөдлөл. Хоосон зүрх сэтгэлийн шин зүйлээр дүрхийг харах сайхан байна. Зэрэг цог сулмж битнүүдээ. Унтж байгаа цэргүүд. Бэлтгэл хийж байгаа цэргүүд. Ярилцж байгаа цэргүүд. Нэг нэгнээ заамдж дугаа онцросгох цэргүүд. Тэдэнд огт байгаагүй зэн аашууд бүрэлдэж тэдний ертөнцтэй өөрөөр амьдарч эхэлсэн. Миний цэцүүлж байгаагүй ертөнц намайг үрсэн хаанда талархаж байна. Хаанад үнэхээр таалагддаг. Эцэст нь бэлэн боллоо. Маш сайн гайхалтай. Гайхалтай гэх үг таяг биш таны өмсөж байгаа өрөндөл тохирох байх. Чи загварын мэдрэмжтэй юм аа. Гайхалтай харагдчихсан соёо жинжаа шилдэг нь. Та нар хэм бэ? Их хөрлөг бие дан биднийг шинэ явуулсан. Шинэ зэрэгүүд дунд шид зэрэгүүд байж хайрын бие хаа. Иймтэн биетэй шид ашиглах гэж байж. За би ер нь ийм зүйл хэлэх хүмүүн үү. Одоо би манай агуу хааны луугийн амтайсан анхны тулаанд ямар амжилт гаргаснаа нарийн тайлбарлах болно. Бас хэмжээсүүдийн гол байгуулсан бүх олд амжилтаа ярьж өгөх болохоор сайн сонсоод та нарын юундаа дэмий байгаад байгаа юм. Юу? Хаантай ижил хөрөмнийхээ загварыг харуулж байхад хэн намайг дэмий зогсож байна гэж хэл зөрхлөө. Ямар юм хайртай шүү командлагчаа. Би ч чиний үнж байдал талархаж байна. Гэхдээ ямар эргээр над дээр ирсэн юм. Удахгүй эхлэх гэж байна. Хаан зүтгэдэг жанжингаас дэс цолтой бүх зэргүүд түүнийг дэмжих хэрэгтэй үстэй. Юу? Манай хаан надтай чайн тоолцсон байна. Тийм ээ. Түүнтэй анхуулсан газар маань хааны хүчээр бүтээсэн ачаан хэмжээс байсан. Хаан түүнийг өөрийнх нь сав болж чадах хүн эсгийг харахыг хүссэн учраас миний даалгавар түүнийг шалгаж үзэх байсан. Тэр үед би мэдсэн. Тэр бол хааны над төсөн сүүлийн тушаал байсан.
Тэр үед би аль хэдийн хаантаа салгаж хийж байсан. Мөн захирагчдыг өршөөж данхийг сонирхлоо алдсан юм шалахгүй хүндэн харангалах хандуулах хангалттай шалтгаан байсан. Хааны тушаал үнэмлэх вэ? Түүний бодлыг асуух эсвэл түүнийг ятгах гэж оролдохгүй, би зүгээр л түүний өгсөн тушаалыг гүйцэтгэв. Энэ бол миний хийж чадах ганц зүйл. Тэгээд бид нар хажийн хэмжээс техник хүчээр хариулаад түүнийг шалгахаар ганцаараа зогсож байна. Энэ ертөнцийн хүмүүсийн мазрыг данжин гэдэг баха. Энэ дөрх хаантай уулзахаас өмнөх үе байна. Амралтын ертөнц хэдий хүчтэй ч гэсэн тэр үеийн мэдрэмжийг яг ингэж ахин бүтээх гэж. Тэр архитектур энэ гайхалтай зүйлийг хааны хүчээр хийсэн. Ийм нарийн бүтээж байж л хүний биеийг хааны хүчийг олж чадах бий болгоно. Тэрс ч гэсэн үү би түүнийг хаалганы цаанаас мэдэрч байна. Хүрээдэр. Би энэ чамайг хүлээж байна. Үнэхээр би арай өнгөрөө харагдахгүй юу? Арай л хүндэтгсэн хэрэг болох болов. Одоо шалгаж байгаа хүний дотор хааны оюун ухаан байгаа. Тэгэхээр хааны өмнө сентийн залрах нь ачи хэрэг. Тэгвэл би хаана байж байх вэ? Тэгэхээр энэ хааны сонгосон хүн байх. Хэдий энэ надад өгсөн сүүлийн даалгавар биш байсан ч надад энэ тулгааны гомгаа хандах бодол алга. Хэрвээ тэр хангалтгүй байвал миний гарт өгөх болно. Энэ хаан ширээн тохирох цусан улаанка мандлагч ийгэрц гэдгийг чинь би шалгая. Ингээд түүний эсрэг тулаа эхэлсэн ч үр дүн нуруу урмаар байсан. Тэр миний элднээс бултаа завгүй байна. Миний амьд байх үеийн чадварыг ч давхаа биес түүнд алга. Гэхдээ хоёгийг нэвтлэхгүй бол гэмтэж чадахгүй юм чинь. Үүнээс өөр арга байхгүй бол надтай нүцгэн гараараа тулдах гээ юу. Өнгөхт гайхалтай зэрэг байна. Түүний харц таалагдж байгаа ч үүнд тохирох чадвар байна уу? Түүний би хаан тохирохгүй ч би нэр зэрэг чинь хөндлөх болно. Урам хугарч байна. Миний өчүүхэн амтан яаж хаанасаа болж чадах юм? Бууж өгсөл дээр хүм минь чиний байх хэрэггүй. Одоо бичний толгойг авч нэр төртэйгээр өхүүлэх болно. Би анхны олон сүүлийн удаа хааны бүтлгүүтэлд санаа амарч байна. Хэрвээ түнд хүчийг өвлөн авах чадал байхгүй бол хаан ахаа жаахан удаа миний хаан вэрээ үлдэх болно. Чи толгойг чинь аваад чамайг зовоолгоод босгох болно. Тэгээд би гайхширахгүй байж чадаагүй. Миний дайралтыг хаасан биш ийм нөхцөлд хэцүү өөрчлөлт бууж өгөөгүүд нь гайхширсан. Дуусаагүй. Би өөрөөсөө хамаагүй сулдраа үнд ингэж ялагдана гэж юу? Ойлголоо. Хэдий хайлтхан ч гэсэн түүний харц хааныхтай ижил байна. Түүний шалгах шалгуур байсан болохоор би түүнээс илүү хүчтэй байсан байх ёстой. Гэтэл би ялагдлаа. Би болгоомжгүй эсвэл түүний бууж өгөөгүй шатрын зан гайхамшиг бүтээв. Би хааны сонголцоо байсан байрлах ёстой эсгээс сайн мэдээгүй. Ингээд би ялагдсан. Сайн байлаа. Тэр хүн надтай дотн харьцсан. Би хэд удаа түүнээс мэдэрсэн сайхан сэтгэлтэй талархаж байсан. Шиний төвшний мэдхээр би чимтэй ярьж чадна тийм үү? Миний өвдөр эзэн найз хамтрагч минь байсан. Би түүнтэй хамт олон тулаанд орж үнж байдал нь нэмэгдсэн. Мөн өмнөх эзнийг сэтгэлэн сарниж эхэлж байгааг би мэдсэн. Мөн би шинэ хаанаа удаанаар холын зөвшөөрсөн. Хэмжээсээ ангал түүний дуудлагыг хүлээж байсан жинхэнэ сүдрээ армийг авсны дараа илүү хүчрхэг болсон. Миний хуучин хамтрагч Белон бидэнтэй нэгдсэн. Гэхдээ эргэн уулзсан баяруудаа үргэлжлэегүй. Белонд үнэ чирнээ тогшин хамтрагч нь нөлөөлж эхэлсэн. Энэ харт туг. Энийг цайзын дээр заавал хаан таалагдана үсттэй. Үнэхээр Белон өгдөлд нүдхийг харах сайхан байсан. Манай хааны туг. Тэгээд эзний хариу үйлдэл нь Берунаш
Хаантаа толгоогоо доошоо. Тэнд яагаад туг байгаа юм? Чиний төлөвлөгөө байсан юм уу? Өчигдөр бидний зүтгэлийг хаадын эсрэг тулаанд ашигласан. Бидний эзэн тулаан чадварлаг болохын яриад бид ч бас илүү хүчрхэг болсон. Ахин төрөлтийн ундагаар цаг хугацаас нь ч тулаан үргэлжилсэн бос. Ингээд 30 гаруй жилийн турш бид бүх дайснаа устгаж зөвхөн сүрлийн армил үлдсэн. Игрэс сүрлийн арминыг далавч байсан чи өмнө нь хүн байсан хааны тушаалыг дааж байгаагаас ичхгүй байна уу? Түүний зүв би мартсан байж. Чиний эзэнтэйг үнэхээр нэр төртэй байсан болохоор би өмнөх эзнээ таг мартсан байж. Эзэнээс юм болов өмнөх эзэн маань эзэн миний бодлоос арилж эхлэв. Та ягаад энэ хүнд үннийг хэлээгүй юм? Мартамхай байдлал бурхны хүндрэлтэн төгсөн байлиг гэдэг. Тэр бурхны багжир бүтээсэн хийсвэр дүүрдэн байсан ч хамаагүй ойлголоо. Мартамхай байдгийн ивэл. Тийм ээ, энэ талаар тэгж их бодох хэрэг байхгүй. Үнэхээр чи бай. Би өмнөх эзнээ мартаагүй. Энэ хайр гэдэг нь шунал төмөр хоёр энэ цаг хугацаанд ирээсүнс нь давхартаж бүхнийг мартсан өөрөөсөө амьдралтаа амьдарч байгаа. Харин би хааныхан дэргэд байна. Орчигоор оюулаа. Өмнө нь уулзч байлуу. Өмнөх хаанаа гэсэн сэтгэл мөн зүгээр л одоогийн хантай холбогдсон. Би бол Хулгбаатар хааны илд сүдрийн армийн өдөрдөх нэг далавч хаантай 14 дугаар асуултад хариулт нь 1 биш 2. Тийм үү, баярлалаа. Надаас өөрхийн хаан туслах хүлээ уул шиг том биетэй хөрлөг биелэн үү эсвэл хэдийн ухаантай ч гэсэн командлагч бивэр шавж юу. Хулгбаатар академиг онцлогтой төгссөн би л хаанд тусалж чадна. Гэхдээ 14 дугаар асуулт дээр 1 гэж байна. Чи 2 гэдэг дээр амиа тавих уу? Би одоо суралцах хэрэгтэй болтой. Би хааныхаа төлөө илүү их суралцах болно. Би бол хааны Хулгбаатар, хааны тулааны хэлбэр бол миний ч тулааны хэлбэр. Хааны шин тулааны хэлбэрт орсон болохоор миний сурж ахлан амьдрал цаалж үргэлжлэх болтой. Хаалга мангасуудыг дууддаг том нөх. Нанжингийн боцыг ялж хулныг цагийн дотор гарах хэрэгтэй. Гэхдээ би чадаагүй. Би хэмжээснүүдийн дунд хангалт гатсан. Намайг тийм байдалтай байх үед тэр захирагчд надтай холбогдсон. Тэгээд хаадыг зогсоо гэд надад өөрсдөө өчиг өгсөн. Мөн эцэст нь хамгийн тод гэрлийн илэрхий надад шин тушаал өгсөн. Сүдрийн хааныг хамгаал. Тэгээд би чамд тусалсан. Би ийм байдлаа чамд харуулахыг хүсээгүй юм. Уучлаарай. Би тэнийг сансан. Би үргэлж чамтай уулзахыг хүсдэг байсан. Чи том ирүүлжээ. Чамтай илүү удаа ярилцахыг хүссэн юмсан. Би энэ чамтай илүү удаан байхыг хүссэн. Сайн байж чадаагүй уучлаарай. Миний хүү босчихсон уу? Эцэг биш. Биш үү? Миний хүү яасан бэ? Би хартараа да. Миний хүүгийн шийдвэр юу байсан бэ? Сүдрийн хааны ертөнцид үлдэхэр шийдсэн. Энэ ертөнцид өнгөрүүлэх хорон мөч бүр түүний хувьд нандин гэсэн. Сүдрийн хаан үгүй. Чи хүүгөөсөө нуусаар байх уу? Тэр хүүхд хэнийг ч өнгөрснөө санахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Эцэггүй ирч мөндөө. Одоо би яваад цааш захирагчдад дахиж оролцохгүй. Ингээд энэ ертөнцид үнэхээр дуусч байна. Би нөгөөчлөлтэй байлаа. Ямар үр дүн гарсныг мэдхгүйс сүдрийн хааныг хүлээж явах төрөл зураг тогтолж байлаа. Захирагчид зөвхөн сүдрийн хаан чамд тус талархал дамжуулсан сун ил хаваа. Бидний тусалцаа хэрэгтэй ямар нэгэн зүйл байна уу? Миний ой санамж.
Миний ойл санамжийг арчаад өгч болох уу? Мэдээж болно, гэхдээ ягаад их гэсэн юм. Айхтар гэрхаа өгөхийн өмнө нуух хэцүү байна. Бас би хүүтэй санаа зовсон ингийн нэгэн ав болмоор байна. Миний хувьд сүнж уул сүдрийн хаан биш миний хүү. Ойлголоо. Энэ кафегаас гарах үе чи үгүй болсон ертөнцийн бүхөө санамжаа алдах болно. Чи энийг санахгүй ч гэсэн амгалан ирээдүйд чин амжилт хүсье. Би сандарсандаа юм мэдж чадахгүй байна. Би анхудаа танилцах үзэсгэлэг төрж байна. Гэхдээ энэ юу вэ? Би баяалаа 2 дугаар болохоор дажгүй амьдарсан. Гэтэл энэ мах шаарддаг газар ягаад танил санагдаад байна. Цаглаг байж хүмүүс чамаа харвал бид нарт эрдэлгүүлж байна гэж бодох нь юу ч болоогүйсэн бэ. Чи энийг ойлгох хэрэгтэй. Энэ чинь хуучирсан заншил. Надтай байхдаа 50 байж болно. Гэхдээ бус самбэрнэрийн дэргэд болгоомжтойгоор манаас салбарт нэг амар гаргах шүү. Тэр дүү нартаа чанга хандаад байдаг хүн чүшилтэй. Гэхдээ байгаа байдал нэг л их сүрдмээр. Тэгсэн ч манай автаа дүүцэх үү. Спорт явдлаад байгаа үг чинь чаюн юм билүү. Чахэёно. Тийм чахэё. Чи тэрийг мэднэ үстэй. Төөж гар. Түрхэн зур савсралга авъя. Хоолаам гатаад байна. Мэднэ үстэй. Тэр хүмүүс бэгийн нэцхэн. Тэр ирж байна. Сүмбэ та ирсэн бэ? Манай ширээнд ягаад хүн суухгүй байна? Өөрхөн дүү нартай ширээнд очдөг юм билүү? Сүмбэ яхаар очиж миний урд суудаг байна. Би босцсон бэ нар дээр ч таамаа уу. Эхлээ шууд стакантай сууж уулах гэсэн юм байна та. Тийм байна ямар амарсан бэ? Сайн уучаад би сайн уучаад дүү. Сүмбэ энэ шүүсүү. Даахгүй ховлоор аниг чи ярихаар яах гээ. Чи тамт нэггүй. Би ч үс ягаад намайг сүмбэ гэж. Бас чи ягаад намайг сүмбэ гэдэг байгаа юм чинь хоо. Намайг ахаа гэж дууд. Юу? Яс усгүй байна уу? Гэ тийм шаха. Юу? Ягаад ах гэж дуудах юм амархан байна. Би бас сүмбэд нэрээ хэлсэн билүү. Төлөө хата ягаад ирсэнгүй вэ? Өнөөдөр хийх юм байна. Нэрэж явах. Заахаа. Чухал ажирлсан болохоор өдөөсөө шинэлэгсэн дээр миний ирцээ өгчгөөрэй. Юу та багш нарын нүнд их алдартай болохоор би тэгж чадахгүй. Та яг хаана байгаа юм бэ? Их сургуулийн эмнэлэг рүү явж байна. Манай мэрэгчлээ ямар ч хамаагүй эмнэлэгт юу хийж чамд даатгалааш байхаа. Цөөвлийн сургуульд чадсан сайр гэхдээ миний бусаа хэлгээрээ дэндүү байсан болов уу? Зүгээр ярих хэцүү ахтай сүүлгчийн мэрэгчлэлт ягаад ийм их англи хэл ашиглаад байна. Орчгоорэ хойлоо уулзч байсан билүү? Окей. Чи нөгөө нэг юу? Би яагаад тань хүнтэй ярьчих вэ? Намайг сони юм бодсон гэж бодвол яана. Эсвэл намайг сүм дэлсүүлд хүн гэж бодсон болов уу? Боцоход минь туслаач баярлалаа. Энэ юу вэ захирлаа? Зайхныг залуу ирээд надад төгсөн юм. Их нууцлаг ирэх шүү. Миний хамгаалагч дөрөвгөө сайн хамгаалж байгаа. Гэтэл тэр хинт ч мэдгэлгүй орж ирээд савтай юм үлдээсэн. Гэтэ тэр залууг өгсөн дэлбэр нь илүү итгэмээргүй байсан. Одоо үгүй ус ертөнцид биднүүдтэй хамт магсуудтай тулалдсан гэсэн. Тэгээд өнгөрсөн талархсны бэлэг болгоод энийг авчирч өгсөн. Дараа нь тэр алгуулчихсан яг л зэрэглээ шиг. Яг л огт байгаагүй юм шиг. Энийг бол миний өвчин шууд итгэнэ гэж тэр хэлсэн. Захиртай тааматай юм итгэж болохгүй. Би залхаж байна. Худлаа явсан ч ямар амаатай. Нэг зүйл асууя. Энийг уухгүй байлаач над хэрэг хугацаа олдсон бай. Энийг уугаад над ямар нэгэн зүйл болвол миний булчны жилийн тэр ингэж бичээрэй. Гог анхны захирал
эхнээсээ төгсгөл хүртэл өвчнөтэйгээ баатарлагаар тэмцсэн. Би жоох амарлаа. Саймраараа захирлаа. Ямар нэгэн асуудал гарвал шууд намайг дуудаарай. Хараад байхад үүд болох гэж байгаа. Гэхэд нарны гэрэл тэмдүү тулаахан байна. Намайг Антарис гэдэг. Би бол ханах хот төрсэн анхны хаан, бас хамгийн хүчрхэг хаан. Би бол бүх луунуудыг захирагч айдсуулан устгалын бэлэгдэл нэгэн тийм ээ. Шүтэж биширч байгаагийн илрэл болгож намайг мэддэг бүхэн намайг луугийн хаан гэж нэрлэдэг. Гэхдээ энгийн нэгэн өдөр хэмжээснүүдийн дундах хангалт нуугдсан 10 сая цэрэгтэйгээ дэлгэрүүд архаа бэлдэж байх үед би сэрхэд хүний бит орсон байсан. Энэ юунд байхын царайтай хүн бэ? Хах үнэхэр өрөвдөлтэй юм аа. Энэ хүний нэр бол Сүнжээ Өмнөд Солонгосгийн улсад дий зэрэглийн ангуучаар ажиллаж байгаа залуу ир. Өрөвдөлтэй чадвараасаа болоод тэр байнга үхлээр мэт өчтөг чангуучийн ажиллаа хийж чадахгүй байгаа л та. Шалтгаан нээж их нөвчнөө. Миний шидийн өвчтөн хормын төдөлд идэж чадна. Хэмбэ? Зүүн ангууч аюу болоод дайралтын цаг бол бараг болцоход ирээгүй л байна. Ахаад хоцрох гэж байна уу? Хоцрох цагтаа очих чадваргүй болохоор товлсон цагаас хожимдах. Өөрөөр хэлбэл энэ эмэгтэй хүн агуу хүчлүүгийн хаанадаас чадваргүй байдлыг илтгэхзүүл хийх үү гэж асуулаа. Энийг явж хөдлийн зөвшөөрч болохгүй. Чи одоо хаана байна? Юуны чинь хаана гэж вэ? Бид яг хаалганы урд байна. Бас гинт ягаад тийм бүдүүлгээр яаж байна? Сүнжээ ангуучаа төвлөр өвөөгүй эмэгтэй хоолон байршлыг тогтоо. Олцглоо. Юу олцглоо гэдэг ч юм нэ? Юу вэ? Би одоо ч хоцорсон байна уу? Хилээч би хоцорч байна уу? Үгүй сайн байна. Миний өнөөдрийн дайралч бас амжилт төсөө. Баярлалаа. Сун чи ирбүү юм идсэн үү? Тэр хэмбэ миний хамтрагч юм байх та. Кофе би ч суумаар байна. Сүнжээ ангуучаа уучлаарай манай кофе дуусчихлаа. Асуудал биш ээ. Хүчтэй нүчгөөх хэмиг оны нь бол хаадын арга зам. Өнөөдөр сүн жоохон хачин байна уу? Нүдэн жоохон. Түүнийг ирснээс хойш нэг хачин эвгүй мэдрэмж төрөөд байна. Сүнжээ ууч яхад гэмтсэн байна. Яагаад дахиад нүрэнтэй бэртэл авчихсан юм? Энтхийн хүмүүс яагаад бүгд ийм их чимээтэй юм болоо? Ёстой нэг юу болсон юм бэ? Бүгдээр анхаараарай. Хэдүүлээ өнөөдөр тайван аялаад мөнгө олох гэж байгаа болохоор би ингэж хэлэх хийвгүй байгаач. Би багийн ахлагч болоод бусдыг удирдаад юмар мэдгүүл та нар зүгээр үү? Та эндээ хамгийн өндөр зэрэглэлийнх надад бол болж байна. Ноён сомбол найдвартай шүүцсэн түүний чадварыг харах бол та. Би ч бас тэгж бодож байна. Энэ газар жаахан сэжигтэй юм. Одоо жамд руу орцгоё. Дэлхийд дээр гарч ирсэн энэ хаалгыг тэр захирагчдын л хийсээр байх. Гэхдээ би ягаад эндээ сайнны хүч мэдрээд байна. Үнийг шалгаж үзэх хэрэгтэй хамт ив. Чи мэдээж хамт юм сонгоч. Сүм бидний өөр төр шаарсан байхад битгий эмчхээр өөрөө султраа өрний хааныхаа бие санаа зовд хүн чад бит юм аа. Сүм өнөдөр ачин байна уу? Яг магадгүй энэ дэнжний мангасууд төрхий сулдраа байх. Гэхдээ би түүнийг харж чадахгүй, миний нүд гүцэхгүй байна.
Юугаа хүлээгээд байгаа юм ийшээ. Байж би тийм асуудал дээр санал урах хүсэлтэй хүн байна уу? Бүгд зөвсөрч байгаа л дээ. Би читрхээ ол яваад байгаа юм шүү. Би тэр удаалгасан бай бараг 40 минут. Постыг нь ялснаас цагийн дараа данжин хаагдсан бидний 20 минут байна. Аавын төгсгөл таалга байна уу? Анх удаалгач юм арлаач юм аа. Энэ дэнд аюултай биш шүү. Тэд бүгд сандарч байгаа л дээ. Мэдээж эндээс гарч байгаа агуу нэрийг мэдрээд би хүртэл аюултай гэж дүгнэж байна. Хойсон. Ваа. Яагаад ингэж байгаа юм? Юу ч болсонгүй орцгоё. Энэ юун газар вэ? Уусчлаа янзтай би анхудаа л хэмнэн жаарлаа. Одоо салж яваад юу яагаад гарцгаая. Өөхтөр галзуу том юм аа. Тэр босс нь биш үсттэй. Тэнд. За хатан дээр бичээс байх шиг байна. Энийг уншиж чадах хүн байна уу? Мохогийн юм уншиж чадах хүн хэр байхгүй гэж юу? Картины сүмийн хоол. Шөөрөж юм уу? Тэнд байгаа авраг том хөшөө гараад ат. Нэгт борхны шууд 2 жил нэмэгт 3 тэтгэл нэмшлээ батал. Энэ сургуулийн дагаагүй хүн амьд буцахгүй. Ийм хүмүүчээр намайг доромжилт зүрхлэн гинэ. Устгалын архираа. Энэ бол жинхэнэ хүч. Ямар өнгөрөө хүүхэлтэй нүд вэ? Хитрхи удаан байна. Ягаад өөр байсан юм шиг санагтаад байна. Түрүүн юу хуйлгээд байсан бэ? Чадах зүйл чи өрдөөл энэ үү? Энэ чи над халаалтжуулсангүй. Муу новш яг юм бэ? Муу новш чи яг юм бэ? Миний бүтээсэн бүхэн үгүй болчихлоо. Чимээгүй. Би энэ хурамч төлөвтэй ч ярих гэж ирээгүй. Ард чинь байгаа чихэн төрхий хүмүүс сайд байна. Гараа дөрвөлчхөр амтан минь. Устгалын хаа. Бидний зам ингэж огцолцох ёстой байж энд би харилцааг төгсгөл болгох болно. Болж байна. Хүрээдэр. Бидний тулаан тийм чамар дуусахгүй. Юу? Зүуд байв.